Энэ гэр бүлд өргөж хүчтний хууль үйлчилдэг. Тиогийн иргэн тойронд бодит байдал мөсгөрөн хувирч амьсгаж багтан болов. Ердөө хоромхон зуурт тэрээр түүний өвчин дамын руу шилжчихв. Хийжтэй түүнд хамгийн сүүчийн удаа татгалцсан харахгүй саналыг тавьлаа. Амьд өвдөж их матриархын шайвал эсвэл өгөх гэв. Домын дотор Тиог хідэн дор боломжийн үзэгдлүүд хүрээжин авлаа. Тэд түүний хөжихгүй чанга барьж алуурхан хяналтаа тогтоож хэсв. Овгийн ихээж шууд аимшигтай шилэн домынаа ашиглалаа. Та нарын зарим нь байсан бол шууд буугаад өгөх байсан биз. Хилдэ өссөн зүйлээ авч чадлагүй хоцорч байсан удаагүй. Үүнийг өөрөөлж бодлох хэрэг гарсан ч тэр эцэст нь өөрийн болгож таарна. Жирийн нэгэн буцалтын шинэхэн зэрэгч үүнээс өөр байхгүй. Фаресийн хэлснээр түүнийг залуу зардыг доминдо төрснөөс хойш яг 1 минут өнгөрчээ. Энэ нь Тио дотор нь бүтэн 1 цагийн турш тэнцсэн гэсэн үг бай. Одоо гэхэд түүний зэрэг зүр хангалттай мосон байх ёстой. Гэвч түүний зэрэг биш харин хилдэгийн домын хамгийн түрүүнд цөөрч эхлэв. Логис болон нирвана идэвхжснээр Тиогийн үр зэрэг төвчээр асар ихээр нэмэгдсэн байлаа. Их матриархын үзэгдлүүд өөр хөрмээр наастан падвэ. Тэр хэдийг ч устгасан тэдний тоо нэмэгцээж лайлаа. Тио бүх хүчээ шавхан өөрийн хязгаараа давж бүтэн 1 цаг тэнцсэний эцэст тэр доминыг цоож чадлаа. Цоорч жижиг байсан ч тэр үнийг хавтахаас өмнө хөдөлж амжахаар байв. Хилдэгийн домины барьцсан дархан зэрэгцээ Тио дотроосоо сонсон нэгэн сүдрийг дуудлаа. Тэр цоорч руу зааж өмбрөг нууцгаа хэлбэрээр хорхов. Өмбрө хийх ёстой ажлаа мэдэж байлаа. Тэр юу хийхээ мэдэн цоорч руу нисэн удав маш их зүйтэй байсан ч тэр яг цагийг нь толгон гарч амжлаа. Гадаа байсан хилдэ доминыхоо цоорчтаас тэрхүү жижиг сүдэр сэмхэн гарч ирэхийг харав. Тэр Тиогийн чөтгөрийн сүдэр хувилхонлог аш хэдийн мэддэг байжээ. Фарес араас нь хөөхүү гэж асуусан ч хилдэ эзнээ хайсан аратанд цаг өгөхийг хүссэнгүй. Хамгийн гол нь түүний ширэн доминыг цуулна гэдэг асар том гавьяа байв. Харлоо Роберт хүртэл анх удаага үнээс гарахын тулд 3 минутаас илүү хугацаа зарцуулсан юм. Тио тэрхүү дээд амжилтыг ивцэн тул тэр түүнийг бага зэрэг тамлахыг хүсв. Бага зэрэг урт байлаа. Фарес эзнийхээ гайхалтай санааг хүлцэнгүйгээр мартав. Дотроо тэрээр эзнийхээ муу зуршил дахин сэргсэн санаа зовж байлаа. За сумсрагч бай. Үгүйч бай Тио Рагнер бол ердөөч залуу сэрэмжин. Тэр хитрхи хол давж байлаа. Хилдэгийн одоогийн мөчлөг 150 гаруй жил үргэлжижээ. Түүний өнгөрсөн бүх амьдралыг бодвол хэр удаан амьдарсныг хинч мэдэхгүй. Фарес ирээдүйдээ залуу нэрээ хатаж өгөхийг харахыг хүсээгүй ч их матриархад өгсөн үнэн ч зүтгэн анхашгүй байв. Өөрнийг өөрчлөхгүй цачингт нь орж ирэхэд хилдэ эцэст нь бодлоо өөрчлөв. Тэрээр сүрсэг орж эвлэлийг таамаглаж Фарес тухайг тушаав. Таамаглажсэн чинь шинээр ирс таасыг хүчээр цоолж ширүүн орж ирэв. Тэр бол өөр хинч биш Харло гэрдэг Роберт Рагнер өөрөө байлаа. Роберт шилэн дамайн луу харж залуудаа үүнд ирүүдэн шүгдэж ясан өдрүүдээ санав. Тэрээр гаднаас нь хөнгөн хүрээж тэр чигтэн бодно иргв. Тэрээр эждэв тоглоом наадан докторгүй. Ялангуяа Тио Рагнерын амьд үлд хэсэх тухай яригч жоход бүчдэргүй. Хідэн хормын дараа Тио зарим нэг залхаа хар бодисыг бөөлж харгаад сэрв. Умбра түүнд тусалж чадлаа. Тэрхүү жижигхэн амьтан түүнд маш их хэрэгтэй байсан төсөлмжийг авчирчээ. Патриархтай ярьцснаас хойш Роберт түүнийг дагаж байсныг тэр мэдж байв. Энэ нь үнэндээ нууц биш байлаа. Харлоо өөрийн байгааг өмнө хідэн удаа сануулж байсан. Робертыг эцэг нь ажиж хүчээр илгээсэн байх магадлалтай ч тэр үргэлж тагнууч биш. Харин хамгаалж очиж санагддаг байв. Тио тэнэг царайлахыг оролцсон боловч Роберт тэр хүүг хэр ухаалаг гэдгийг мэдж байв. Тэрээр Харлоо төсөлсөн талархал илэрхийлв. Тио эндээс цааш өөрөө оргож чадахстай. Гэвч хилдэг гарахыг тийм чамар болохгүй. Тэрээр 30 хүүтэйгээ хамт хоолцохыг хүссэн гэж гомдлох зураа киднийг алсаас галдан шатав. Магадгүй тэрхүүдийггүй ачгүй нь хамт байхаар ийм хол замыг туйч ирсэн байх. Роберт түүний дарамжсан үгийг огт тоосонгүй. Үүний оронд тэрээр Тиотой хамт харах төлөвлөгөөгөө зохицуулав. Эндээс гарахын тулд умбраад биелүүлэх дахин 1 даас хор байлав. Хилдэ Рагнер бодит байдлыг гуйвал хор хишингээ үргэлжлүүлэн гарахад Роберт Тиод ам тавин гүйх төхөөгөв. Тэрээр Харлогийн хортыг гүйцэж зэрэгцэн гүйхэн зэрэгцээ Робертоор хилдгийн цогцлуудыг тамсаж хамгаалав. Тэдний юу хийх гэж байгааг мэдүүдээ тэрээр шууд ойрын зайн талаанд шилжив. Роберт түүний санааг ил тад ном шиг уншиж довтлохоог нь үр дүндээ хаач чадав. Их матриарх дахин ухрах чадваргүй болсон ч түүний шунал амьд хിവэр байна. Түүн шиг ухрагчдын хувьд дэлхийн ертөнц бол ямар ч хамаагүй үнээр булаан авах хэвээр тоглоомоос цаашгүй зүйл юм. Хилдэ Тиог явуулахгүйгээр зогсоохыг хүссэн ч Роберт түүнийг маш сайн хаажив. Залуучууд сүнстэй цайзын цанхаар шууд өсрөн гарах боломжийг ашиглав. Энэ нь нэлээд урт чөлөөт өнөлт байлав. Азар Амбер түүнийг агаарт барьж авахар хүлээж айв. Яг ингээд Тио Рагнер галзуу элен зэхийнхээ савраас амжилттай моторч чаджээ. Түүнийг нисээд ямагц хилдэ эрт сэлмээрээ Робертыг дарамтлахаа боллоо. Тэрээр энэхүү замбраагүй байдлыг цэвэрлэхийг хөрчдөд хож өөрөө хэсэг амархаа мэдгэв. Түүнийг тэр хүүг араас нь хөөхгүй гэдгийг сонсоод Роберт гайхав. Хүү өөрийг нь маш их үзэн ядсандаа хамгийн өндөр цонхоор нь өсрөхийг хараад хилдийн хоолны дуршиж бүрмсэн бөөрөв. Хилдэ өөрийн илүүр цааснуудыг хараад инээд алдав. Хэдий тиймч тэрхүү хідэн ааштай жаз үүмэн самооны дунд түүний үнэгч баршгүй мэдээллийн нэгийг хулгайч амтсан байв. Зөрөгтэй хулгай оргалтын ходараа Тио Идагүрний Приамс зүүн ядуусын хороослолтыг чивлэв. Ядуусын хороослын нэгэн дараахан байшинд жаахан охин дахин нэг аимшигтай зүүдлээд ээжигээ сэрээ. Ээж нь тэрхүү жаахан охинд энэ бол ердөө зүуд гэж тайвшруулв. Тэрхүү зүудэнд нь муу хүмүүс ээжийг нь алсан ч ээж нэн үгэн сандарчгүй. Жаахан гисэн тэрэг
бас муу хүмүүс битээсэн үг гэж зөвлөө асуув. Үгүй бай. Түүний хүлээд ээжийнхээ өгчийг хүчээр харуулжээ. Ээж нь жахан гисэндраад бүх зүйл зүгээр болно гэж дахин итгүүлв. Түүнийг буцаан хөвтөдөхтэй ээж нь зүүдэнд биелсэн ч энэ нь хизээч Кассандрагийн буруу биш гэдгийг ойлгов. Тэд их охин хоёр үргэлж бие биенийхээ талд байх болно. Өнөө шин муу хүмүүс ирлээ. Тэрхүү зүуд зүгээр ч нэг зүудээсэнгүү. Кео хуцсаач сарж амжаагүй байв. Хилтэгийн низүүр цаасан дээр бичсэн мэдээжийн дагуу тэрээр загсалтгүй нэсжээ. Хожимын шидэт татан хаангийх басан эзэнт гүрний хойж ясны залгамслагч Кассандра эда багнасаа ядуусын хороололд өнгөрөөсөн гэж бодоход бэрх юм. Рагнар овгийн тос TV хамгийн анхuu ус болох эда эзэнт гүрний дараа ажилтдаг. Дээрүүд эзэн хааны гэр бүл болох эда овог ирээдүг зүүн хотомшгийн онцгой авьяасаа ашиглан твийг нэгпиж байжээ. Гэвч олон үеийн өнгөрөхөд зөгнөх чадвартай хүмүүсийн тоо зурсан байна. Магадгүй тэд тэрхүү хүчинд хит их найзныхаа төлөө шийтгүүлсэн байх. Одоогийн байдлаар эзэн хааны гэр бүл хуучин алдар суунаасаа зөвхөн хосон халсан л үлджээ. Яг энэ цаг үед Кассандра бол эзэнт гүрний дотор зүүн авьяастай цорын ганц хүн юм. Хэрэг Тео түүнийг эрт олж хамгаалж чадвал тэрээр түүний ирээдүйн шамуудад үнэлж баршгүй холбоотон болгон дамжиггүй. Эзэн хааны гэр бүл түүнийг олох хүртэл тэрээр олон жилийн турш өөрийн хин гэдгээ мэдэхгүй байх болно. Ядуусын хороолол түүнийг дэндүү сайн нөөжээ. Тео изүр цаасан дээр тэмдэрсэн байшинд ойрт тутсан түүний хамар цэсний үнэр өнөртөв. Тэрээр байшин руу болгоомжтой оров. Гайхалтай нүүдэн түүнийг отож дайрсангүй. Дэд давхарт тэрээр орчлон ертөнцийг үл тон хүзэр тоглож буй хідэн шуугинтай ирчүүдийг сонсов. Тео нөхцөж байдлыг харахаар хоёрдугаар давхарцуу сэмхэн оров. Юдэнтэй гинт хэрэгтнүүд байшин гэжсэн байв. Буланд шуудэнд хүлээстэй байсан хүн бол гүнз Кассандра эда байв. Түүний урд хайртай ээж нь өөрийн цэсэн донд хонго амьгүй хөвтөж байжв. Тео үнийг эзэн хааны гэр бүлийн хийсэн ажил байж магадгүй гэж батсан ч арай дэндүү эрт байжв. Юу болоод байгааг ойлгохын тулд тэрээр ингийн тэрхтнүүдийн бүлгийг халж буй сарвитай эрийг байцаахаа шийдэв. Хаалганы цаанд Тео цахилгаан тогтолцоо бэлдсэн бөгөөд үнийг зөвхөн сарвитай эр санзарав. Тэрээр төсөлхөдө тулаанд бэлтгэхийг уриалахыг оролцсон боловч тэд хормын дотор хөөс тэнхрэгдэв. Сарвитай эр урагш дайрсан боловч цахилгаанжуулсан чинжаар тогтнодод даруулсан газар татагдлаа. Сарвит чи намайг хэн гэдгийг мэдэх үү гэдэг хүзрөө харгаж ирсэн нь Теод ярь төгссөн хэрэг болов. Сарвит фронтын тэргүй хинээд байх хэвээр залуус ортыг шууд танив. Тэрээр Тео болон дайны үйл ажиллагааны талаар маш их зүйлийг мэдж байсныг үзвэл Сарвит Травны төлөө ажиллаж байсан нь тодорхой байв. Бүх зүйл хэрхэн зурсныг мэдэхгүй байсан ч Травны 8 дугаар зарц огт Теогийн толгойг хүчээр авах боломжийг ашиглахыг хүсв. Тэрээр шилдэг талаанчтай үзэгдэх гэж чин сэтгэлээсээ хичээсэн боловч ганцхан чинжаал хотох түүний замд нь зөксөхөд хангалттай байв. Тео сүүлийн үед хинжээс хоорондын аюултай тэнцэж байсан тул түүнийг энэ дөрөө амьтантай харьцаж байхыг харах таатай байв. Зарцын хуваар огт төрийн гэсэн зарим нэг залмигтэй байв. Түүний арьс 2 дугаар арааны Луфи шиг тод улаан өнгөтэй болж зазуураар нэрийг тамруу чирхийг чөрөнгө борж орчдов. Үнэн дээр огтын дөхөхийг хүсээгүй юм. Тэрээр цэнхэр оргил салаатай уулзах гэж орчдох үед бүх зүйл замбраагүй болжээ. Тэрхүү салаа удахгүй Кассандраг авч явах ёстой байсан юм. 8 дугаарын гарцууд арчдаг байсангүй. Эдгээр зарцны нөхцөл байдал буруу тийшээ ирэхэд өргөж амиа хорсохыг илүүд үздэг. Тэрээр огтын таамагч болоход хөдөлгөөнүүдийг хэлбэрхэн болтож тэрхүү улаан нашийн толгойг нэгмөр тас цавчив. Түүний толгой болон биеийн тус тастай амьгүйгээр газар дундахтаа чөтгөрийн гашдонд дэлбэрэхээс өмнө нүсэр чимээ гаргав. Тео байшин руу буцаж орж ээжийнхэн цогцсыг хүндэтгэлтэйгээр бүтээ. Хэрдэгийн низүүр цаасан дээр Травн Кассандраг өнөсөн талаар хизээч дуртаагүй байв. Галзуурны эзэн хааны эргэж ирэхтэн тоглолтод өөр нэгэн тааваршгүй хос хүчийг бий болгосондоо хастай. Нэг бодлын Тео энэхүү үл таних эмэгтэй хөл өөрийгөө тодорхой хэмжээгээр буруутай гэж үзв. Кассандра ямар нэгэн хөдөлгөөнийг мэдэрч ээж нь зүгээрөө гэж хэлсэн. Теогоос ямар нэгэн зүйл хэлэхгүй. Ирээдүйн хатан хааныг ойроос хараад тэрээр түүнийг сохор гэдгийг мэдв. Энэ бол хувь тавилангийн хатуу тоглоом байж. Ирээдүйг хардаг хүн өнөө цагийг харж чадахгүй сохор байна. Тэрээр Кассандрад ээжийнхэн тухайн үннийг хийсгэ батсан боловч жаахан охин өөрийг нь өсгсөн нэмэгтэй хүснийг аль хэдийн ухаарсан байв. Тэрээр энэ шинэ үйл явцыг зүудэндээ аль хэдийн харсан байжээ. Түүний зүудэлдэг бүх зүйл үргэлж яг харсан тань ижил тохиолддог. Гэвч өнөө шөнө өөр байв. Түүний зүудэнд тэр үргэлж мөн хүмүүст авахж дуустдаг байсан бол бодит байдал дээр түүнийг аврахаар хэнийг нь гарч ирв. Магадгүй энд байгаа Тео ах ирээдүйг өөрчилж чадах байх. 5 дугаар хувилбарын даалгавар Аспангсаар хэлжээ. Ирээдүйн хатан хааныг олж хамгаал. Одоогоор энэ махагийн дараагийн бүлгүүд хараахан нэвтрэгдэг байгаа тул шинэ хэсэг гармагцаа бүхэнд хамгийн түрүүнд хүрэхээ амлаж байна. Бидний бүтээжийг дэмжихийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данслаа хандиваа ижгээгээрээ. Үдсэнд гүнээ баярлалаа. Лайк дарж сувг руу маань бүртгүүлж дараагийн гайхалтай бүтээлийг тэсэн ядуу хүлээж аваарай.